Дархлаажуулалтын тухай хуулийн дээр сайн дурын дархлаажуулалт буюу одоо иргэн өөрөө төлбөрөө төлөөд хийх зохицуулттай энэ дархлаажуулалтыг халдвар зүйн судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийлэгдэг. За энэ тохиолдолд гадагшаа улс орнууд руу одоо оюутан болж явж байгаа оюутан сурагчид за гадагшаа одоо магадгүй аль нэг улс явж байгаа бол тухайн улс нь вакцины илгэсэн байхыг шаардсан тохиолдолд бол хийлэгдэг ийм бас зохицуултууд байдаг. Тэгэхээр магадгүй энэ одоо гадагшаа явж байгаа оюутнууд маань Улаанбарх улаанууд, Гахаан авдрын эсрэг вакцины эсвэл Улаанбарх улаануудын эсрэг вакцинд хамрагдах байгаа бол сайн дурын дархлаажуулалтын кабинетаар ирээд одоо вакцина хийлгээд зам вакцины илгэсэн л авалгаагаа аваад явах бүрэн боломжтой.